Монголчуудын золго их ёсны уламжлалд ариун цагаан хадаг дэлгэн золгодог нь эртний угшилтай. Ер нь монголчуудын дунд хадагтай золгох, хадаг барьж золгох хоёр ёс байдаг. Хадагтай золгоно гэдэг нь цагаан юм уу цэнхэр өнгөт хадгийг золгох хүнээ дээдлэн буйн бэлэг болгож хадагныхаа баруун үзүүрийг баруун гарынхаа ядам хуруунд хоёр ороогоод дотор тал руу нь унжуулан золгоно. Зарим нутгийн хөгшчүүд энгэрийн гурван товчныхоо дунд талаас нь хадагныхаа нэгэн үзүүрийг уйсан байх нь ч бий. Харин ийхүү ядам хуруугаа ороохгүй хоёр гарынхаа архи хуруун тулгын өмнөөс тань дэлгэж байвал таныг нэн их хүндэтгэж хадаг барьж золгож байна гэж ойлгон хоёр гард нь тусч аваад хадгийн толгойг баруун гар дээрээ тавьж баруун гар талыг зүүн гар дээрээ эвхэн нугалбал хадгийн үсэг хэн буруу зүрүү харагдахгүй. Хадаг барьж золгож байхдаа мэнд мэдэхгүй харин хадгаа тавьж хаад золгохдоо мэндийг асуув. Хадагныхаа амыг золгож буй хүн рүүгээ харуулдгийн учир нь дээж цагаан хадгийг ариун цагаан сэтгэлийнхээ төлөөлөл болгон дэлгэж нээж байна гэсэн дэлгэдэл утга юм. Аюу шимээх цаглашгүй насны бурхны хөрөгтэй хадгийг урт удаа наслахын өрөөл болгож эцэг ихтэй 8 тахилгүйхий хадгийг бол багш эрхэм дээдэс эрхэмсэг хүндэтэнд барьж золгодог. Монголын зарим ясны цагаан сарын өрөөл гардагчлан аль сайн үлзийтэй асар туйлын баярт алдын цагаан хадгаа хүм бүхэн барьцгаадаг өдөр чухам энэ үлээ.